За сайн бацхан үзэгчдээ манай подкаст өнөөдөр Аполло ресторанаар та бүхэндээ хүрч байна. За тэгээд өнөөдрийнхөө подкастаар болохоор бид нэр англи хэл сурахыг одоо ирмэлцэж байгаа. Тэгээд англи хэл сурахад ер нь асуудал тулгарч байгаа. Тим хүмүүстээ ер нь бол зориулж маш зөв зочингоо урьж авчирсан байна. За тэгэхээр өнөөдрийн зочин маань болохоор Wall Street англи хэлний сургалтын бүсийн маркетинг хариуцсан захирал Наран гаруй хүрэлцэн ирсэн байгаа. Сайн байцгаана уу. Энэ өдрийн мэндийг хүргье. За тэгээд өнөөдөр Аполлогоос танд сайхан кофегоор дайлж байна. Та өнөөдөр подкастн дээр бидэнд маш үнэтэй зөвлөгөө өгнө гэж ер нь найдаж байгаа шүү. За тэгэхээр хамгийн түрүүнд болохоор хоёулаа л одоо Wall Street-ийн тухай ярих хэрэгтэй байх. Wall Street нь яг ямар зорилготой анх байгуулагдав гэдэг нэг товчхон гоё яриул тээ. За Wall Street English гэдэг сургалт английн сургалтын төв маань дандаа насан туршид зориулсан английн сургалтын төв байгаа. Тэгэхээр яг насны доод хязгаар нь 17 нас гэж явдаг юм. Тэгээд энэ дээр нөгөө яг түүхэн гэх юм бол энэ хамгийн анх Италийн Ром хотно үүсэл гаралтай 1972 онд үүсгэн байгуулагдсан. Тэгэхээр одоо 50 гаруй жилийн туршлагатай тийм олон улсад үйл ажиллагаа явуулж байгаа тийм английн сургалтын төв байгаа. Энэ түүхэн ихтэй ярих юм бол их сонирхолтой. Бүх нөгөө Wall Street English-т одоо яг ажиллаж байгаа тийм бүх франчайзи мемберуудын түүхийг дандаа хамгийн ихний хичээлээр баг үздэг гэсэн үг. Энэ яадаг вэ гэхээр хамгийн анх одоо Италийн Луижи Пичинини гэдэг одоо нэг хүн байсан баг. За тэр хүн маань болохоор өөрөө нэг хувьтай бизнестэй. Тэгээ өөрийнхөө бизнесийг ингээд юунд гарах гэдэг нөгөө зах зээлдээ ингээд илүү лаг болгох гэж. Италид бол гайгүй томорчоод байдаг. За тэгснээ ингээд бүр ингээд Нью-Йоркийн Wall Street гэдэг нөгөө хөрөнгөний зах зээл юу байгаа шүү дээ. Бүх юм ингээд бууж хөндлөж яадаг. За тийшээ нөгөө хувьцаагаа гаргая гэсэн байгаа байхгүй юу. За тэгсэн чинь манайд англи хэл байдаг вэ. За би ерөөсөө ингээд янз бүрийн гэрээ контракт ингээд зурхад ч орчуулагчаар ингээд дамжуулах юм бол одоо орчуулагч нар чинь нэг үг л буруу орчуулах ч юм уу. За нэг ганц таслал ингээд буруу авчих юм бол нөгөө тухайн гэрээ контрактны чинь нөгөө утга нь ингээд шал уралчиж байгаа шүү дээ. Тийм болохоор ерөөсөө орчуулагчд итгэхээгүй. За би өөрөө англи хэл сурах хэрэгтэй юм байна. Өөрөө англи сурчаад өөрөө гэрээ контракт хийгээд өөрөө энэ компани дараагийн түвшинд аваач хийгээд тэгээд английн сургалт хайсан байгаа. За тэгээд английн сургалт хайсан чинь ингээд эхлээд сургалтын төвүүд дээр явна шүү дээ. Сургалтын төвүүд дээр яваад хайгаад нөгөө хүмүүсээ ийм сургалтын төвч байна, тийм ч байна гэдээ очиж суух гэсэн чинь нэг бол ингээд дандаа хүүхдүүдтэй суучаа болдоггүй. Тэнгүү чи ингээд 30 гарцсан 40 гарцсан багийн ингээд жоохон хүүхдүүдтэй суучгаар бас жоохон эвгүй шүү дээ. За би саяараа ингээд доош орохгүй ч гэсэн юм уу тиймэрхүү юм бодчиход за ихтэй сургуулиуд юу очсон байгаа. Тэгсэн ихтэй сургуулиуд очсон чинь нөгөө бүгд нөгөө партай цагтай байгаа шүү дээ. Ингээд тогтсон цагтай. Яг тэд өдөр тэдэн цагаас орно гэдэг. Тэнгүүд нөгөөд ингээд бодоол гашлал ажилтай хүн чинь ажиллаа хиймээр байдаг. Тэгээд бас англиээ сурчмаар байдаг. Цаг нь болж өгдөг. Нэг бол хүүхдүүдээ суух гаддаг гэл. Тэгэл ерөөс яг өөрт нь тэгээ таарсан тийм английн сургалт ерөөс байхгүй байгаа юм байна л да. Тэгэл ерөөс нөгөө бизнес сэтгэлгээтэй хүн чинь яахаар ер нь над шиг те ийм хүсэл эрмэлзэлтэй зорилготой ийм бизнесийн тийм хүмүүс зориулсан те насан туршид зориулсан тийм сургалтын төв байдаг юм бэ гэд тэгээд хамгийн анх Wall Street English гэдэг английнхаа сургалтын төвийг бий болгосон байгаа. За тэгээд энэ нэрээ бас өгтөө хүртэл амар гоё өгцөн. Өөрийнхөө зорилгыг эхлээд тавьсан байгаа байхгүй. Өөрийнхөө зорилгын болохоор Wall Street руу гарах. Wall Street гэдэг зорилгоо өгөөд тэгээд зорилготой хүрэхин тулд юу хэрэгтэй ингээд English гэдэг. Тэгээд Wall Street English гэдэг одоогийнхоо энэ нэрийг өгсөн байна. Тийм төвхтэй. 50 гаруй жилийн туршлагатай ийм сургалтын байгууллага гэхээр бас нэлийн одоо байгууллагууд оршин тогтноход нэлийн одоо чанартай тийм зүйл хэрэгтэй болдог шүү дээ тий. Wall Street яг энэ юугаараа айгүй бусдаас илүү байсан бэ? Энэ одоо 50 гаруй жил оршин тогтнож явхад бас юу нэлээд үнцэнтэй болгосон бэ? За тэгэхээр энэ дээр бол юу л да одоо 50 гаруй жил гэдэг 1972 он гэдэг чинь бүр компьютер байхаас өмнөгүй шүү дээ баг. Хамгийн ихний компьютер баг дөнгөж гарч илөө явлаа тий. Хамгийн ихний баг гар утас Motorola-гийн нэг ийм том нэгэн одоо brick phone гэдэг нэг юу байдаг. Тийм баг утас гарч ирсэн үе. Тэгэхээр хамгийн анх бол мэдээ сургалтын төвөө юу яаж эхлээл яг нөгөө танк танхимд эхэлж байгаа л яг нөгөө насан туршид зориулж эхэлж байгаа л. За тэгээд дараа нь хамгийн гол зөв юм нь яг цаг үетэйгээ хөөслөж чадсан болов гэж боддгийг. Яг одоо тухайн үед шинээр нөгөө кассет дээр гараад ирлээ. Кассетэн дээр хамгийн анхны хичээлүүдээ гаргаж эхлэв. Дараа нөгөө PlayStation-ийн дээр гараад нөгөө CD гараад ирсэн байгаа шүү дээ. Тэгэнгүүт CD-н дээр юмнуудаа хийж эхлэв. PlayStation гэдэг тоглоом дээр хүртэл нөгөө сургалтынхны юмд ордог болсон. За дараа нөгөө 90-ад он гараад нөгөө интернет мань хөгжөөд ирэнгүүт .com bubble үсэл интернет хөгжөөл. Ингээд эхлэнгүүт интернет дээр энэ бол манай дараач алах юм байна гэдэг. Интернет хамаг юм оруулаад. Одоо ингэж явсаар байгаа одоо сүүлийн үед AI бас орж эхэлж байгаа.
Тэгэхээр ерөөсөө ингээд дандаа нөгөө цаг үетэйгээ хөл нийлүүлээд ерөөсөө шинэлэг техник, технологи, инновацлог юу вэ? Тэр бүх юмыг сургалтынхаа юунд шингээгээд орчин үетэйгээ хөл нийлүүлж явснараа одоо нөгөө уламжлалт арга барил гэдгээсээ илүү нөгөө бас холдохгүйгээр тэрийг уламжлалт арга барил авч явж байгаа ч гэсэн шинэ үеийнхээ инновацлог юм бас давхар шингээгээд цаг үетэйгээ хөл нийлүүлээд тэгж явснараа л ерөөсөө хамгийн онцлог юм болов босод юутай ингэж одоо харьцуулахад. Wall Street одоо сургалтын хувьд зөвхөн насан туршид зориулдаг гэж штэ. Тэгэхээр мэдээж хүүхэд залуучууд одоо бага балчир насны хүмүүс хэл сурахад арай нэг хурдан байдаг ч юм уу тий. Тэнгүүд насан туршсан хүмүүс болохоор нөгөө нэг арай нийгэмд удаан тогтцсон нэг хэлээр удаан ертөнц гэдэг юм аа. Эсвэл арай өөр хэлнүүд ингээд асуулцсан байдаг шалтгаалаад хэл сурах ингээ хурдан одоо удаан байдаг шүү дээ тий. Энэ тал дээр Wall Street юу ямар ингээд одоо зориулсан сургалт гаргаж ичдэг вэ? За тэгэхээр насан туршидгээд яхаар чинь за бид хэд ингээл тий. За одоо манай сургалтын төв дээр ирдэг хүмүүс байдаг байхгүй 30 гараа 40 гарцсан 50 гарцсан. За бүр манай хамгийн нөгөө настай суралцагч гэх юм бол 70 гарцсан. Нэг эмээ байдий. Тэр бол өстой үнэхээр мундаг. Анх орж ирэхдээ зүгээр баг ABC гэдэг юугаа нөгөө галгалж өчтдөө шүү дээ. Мессежн дээр тэрнээс өөр байхгүй. Тэгээд өөрийнх нь зорилго нь болохоор одоо нэг ач 30 гадаад байгаа. Өөр нэг сюрприз зорж очих бай тээ. Өөр ингээд заавал ингээд очихдоо ингээд тийз мизээ ингээд нэг өөрөхдүүдээрээ захиалуулаад ингэхгүйгээр өөрөө гинт сюрприз болгоод ирсэн тээ. Гинт англи шүү дээ. Өөрөө буудлан захиалаад өөрөө бүх юугаа захиалцсан. Очоод шууд нөгөө буудаас суугаад такси хаваа, ийм хаваа гэл дэлгүүр мэдлгүүр орох хүсэлтэй тээ. Тэгэл бүх ингээд наад захих юмнууд ингээд сурчаа. Гэхдээ 70 гарсан хүн тэгээд сурна гэдэг чинь бас хэцүү шүү дээ. Тэгэл яг манай сургалтын төвд яагаад бид нар болохоор natural language acquisition буюу за яг хүн яг байглаасаа яг төрөлхөөс анх яаж хэл сурдаг юм бэ гэдэг тийм юу гэдэг вэ? Одоо аргачлал гэдэг. Энэ аргачлалыг бол ерөнхийдөө хамгийн одоо алдартай болон хамгийн одоо successful амжилттай явж байгаа. Бүх сургалтын төвд энийг бол ашиглаж байгаа. Тэгэхээр би зөрүүлээд ингэ асуулт асуумаар байна л да. Хамгийн анх хэл сурахтаа юунаас нь эхэлдэг вэ? Ер нь үсэг нээсээ. Үсэг. Тийм. Үсэг сурах уу? Үсэг сурна. Гэхдээ тэрнээс илүү энэ хүмүүсээс ер нь орчноосоо нэлийн сайн. Орчноосоо. Орчин нэлийн нөлөөлнө шүү дээ. Одоо үеийн хүүхдүүд чинь зурагт үзэл одоо шууд хэл нэлийн сайн сурдаг болсон шүү дээ. Бараг бүх бага насны хүүхдүүд англи хэлтэй болцсон байгаа тий. Тэгэхээр тэр бас их нөлөөлдөг гэж бодож байна. Тэгэхээр яг түрүүний хэлж байгаа чинь бол ерөнхийдөө бол зөв л дөө. Гэтээ одоо ингээд манай сурах гээд ирж байгаа хүмүүсээс ингээд асуудаг байхгүй. За ер нь хэлийг нь хаанаас нэг л сурах вэ? Тэнгүүд чинь бүгд нөгөө насны хүрсэн хүмүүс ч юм даа дандаа бүгд нөгөө сургалтын төвөө ботцсон хүмүүс чинь. За одоо үг цээжлэн тий үгсийн сан их байх хэвээр үг цээжлэх хэвээр. За тэгээд уншиж бичих нөгөө дүрм мөрмөө ингээд сайн мэдэх хэвээр. Тэгээл нөгөө TOEFL, IELTS гээл тий шалгалтын юмнуудыг яриад байдаг. Тэгэхээр нөөдөөс нь яг надтай уулзсан хүмүүс төр би яадаг вэхээр одоо ямар ч хамаагүй нэг хэл ингээл үг үсэг юунаас сурна гэж шүү дээ. Тэнгүүд нь би ингээд солонгосоор нэг үсэг бичиж. За энийг юу гэж яана гэдэг. Яаж нөгөөд нь харааг болохоор мэдэхгүй. Яг заагүй гэж мэдэхгүй шүү дээ. Гэтээ солонгосоор одоо чинь те анихасаё гэхэд гэж чинь те энэ юу гэсэн үг вэ гэхэд хэл мэдчихэж байгаа шүү дээ. Оо сайн байна уу гэж. Яагаад мэдчихэж байгаа? Энэ үсэг дүүл бичтэй гэдэг. Бичих мэдэхгүй. Тэг яагаад мэдчихэж байгаа гэдэг. Өөр хэл сурахтаа одоо бичээ дүрмээсээ ингэ сурдаг гэж дээ. Тэгээд бичээ дүрмээсээ эхлээд яахгүй яагаад анихасаа гэдэг мэдээд байгаа. Тэнгүүч нөгөө чинь ингэ бодож эхэлж байгаа. Нэрээ тийш дээ. Яагаад би нүгөө чи сонсцсон. Одоо нөгөө солонгос юу гэж одоо К-драма үзэл те. Нөгөө саран хэ маран хэл тэрийг нөгөө үзэж байгаа л тийчнээсээ өгнүүдээ мэдээд авцсан. Тэгээд хамгийн анх нөгөө хүн ер нь хэл сурахтаа номер 1-т бол ерөөсөө сонсож сурдаг. Номер 1-т сонсно. Тэгээд түрүүний миний хэлсэн нөгөө natural language acquisition гэдэг чинь хүн яг төрөлхөөс анх хэлд яаж ордог вэ? Хэл яаж сурдаг вэ гэдэг чинь яг энэ дараалал гэдэг. Хамгийн эхлээд одоо хүүхд хүртэлтэй бага насны бүр ингээд жоох хүүхд дөнгөд л аав ээж гэж хэрхлүүлж байгаа. Ааваа гэрээ ээжээгээрээ хин барыг төрүүлж хэлүүлэх үү гээл тэ орондоо өрсөлдөж байгаа шүү дээ. Тэгэл ааваа гэрээ ээжээгээрээ гэл ингэ тэгж хэлээрэй гэл тасралтгүй нөгөө үгийг хэлээд ахаар чинь хүүхд чинь сонсож байгаа шүү дээ. Сонсож байгаа л ихэндээ ингээл аваа гаргана шүү дээ. Аа гэл нэг аваа гаргаж байгаа. Дараа нь ингээл ааваа ч юм уу ээжээ ч юм уу тэ. Дараа нөгөө үгээ хэлж. Ягаад гэхээр сонсож байгаа сонсон зүйлээ давтаж хэлж байгаа. Тэгэхээр хэл сурах нь яг энэтэй адилхан. Яг шинэ хэл сурахтаа бол эхлээд сонсно дараа нь тэрийг давтаж хэлж сурна. Яг сая анихасаё гэж нөгөө үг хэлж байгаад яг адилхан гэсэн. Тэгээ нөө сонсож байгаа л давтаж хэлээ. Дараа нөгөө үгнийхээ утгыг ойлгож эхэлнэ.
За ингээд энийгээ ингээд давтаж явсараагаад нэг хүүхэд маань ингээд жоохон том болоод эхэлнэ шүү дээ. Том болоод эхлэн ганц хоёр үг байсан ч үгээ холбож ярина. Дараа нэг хөөхөнтэй жижигхэн богинохон хөөрхөн өгүүлбэрүүд холбож хэлж эхэлнэ. За энэ үеийн хүртлээр ерөөсөө бичиж мэдэхгүй, уншиж мэдэхгүй. За тэгээд нөгөө дүрм мөрөн бол бүр тааг байхгүй шүү дээ. Тэгээд нөгөө чинь дараа цэцэрлэг сургуульд орж агаад нөгөө үг үсгээ тий үсгээ энийг гэдэг юм байна гэл үсгээ ингээд бичиж сурч гин. Ингээд дараа нь уншиж сурч гин. За бичээ уншлаа. За тэгээд дараа нөгөө дүрмүүд нь ороод явж гин гэдэг чил. Энэ ингээд дараалалаар явахыг нөгөө natural language acquisition хүн яг анханасаа төрөлхөөсөө хэл яаж сурдаг юм бэ гэх тий. Яг энийг л хийдэг гэсэн үг. Тэгэхгүй бол ингээд шууд орж ирэнгүүт үг цээжлүүлээл. За энэ үгийг одоо өдөртөө 100 үг цээжлэх ёстой. За өдөрт хэдэн үг цээжлэх ёстой. За ингээд үгээ ингээд цээжлэх араас нь дүрм ингэж явах ёстой. Өгүүлбэрийн бүтцийн юм байна гэл. Тэгээд явчингууд ч хүний толгойд ингээд олон мэдээлэл зэрэг ороод ирэж ачааллаад тэгээд нөгөө одоо ялангуяа насан туршидгээ ярьж байгаа тэр хүмүүс чинь бас ажилтай, төрөлтэй тий давхар зөндөө олон юм хийж ар гэрээ авч явж байгаа нэг амар олон юм хийж яхад дээрээс нь дахиад нэг ийм мэдээлэл ороод ирэх нөгөө тархин ингээд тал тийшээ ажиллах гэхээр ерөөсө боломжгүй. Харин хүүхдүүд маань яхаар амар сайн илүү хэл сураад байна нөхө. Тэр чинь үгийн багасаад байнга тасралтгүй яг нөө суурж хөгжиж байгаа, тархин ингээд боловсрож байгаа тохойд юм хүлээж авахтай амар сайн байдаг. Тэгэхээр хурд нь илүү. Тэгэхээр өөр ингээд санаа зовох зүйлүүд бас ерөнхийдөө харьцуулахад бол хамаагүй бага шүү дээ. Ямар тоглоом тоглох өнөөдөр бараг юу идэх үү гэж л явж байгаа шүү дээ. Тэгэж ингэж явсаар байгаа хүүхдүүд юм сурах юмдаа илүү урт. Харин насны хүрсэн хүмүүс тэр нь удаан. Тэр нь удаан болохоор сургалтын процесс нь үйл явц нь арай илүү удаан байдаг гэсэн. Тэгэхээр нөгөө бусад нөгөө амьдралынх нь тий ажил төрөл тэрнийх нь хажуугаар нь орж иж байгаа болохоор жоохон илүү удаан болчихж байгаа. Тэрүүгээр энэ бас нэлээд ялгаатай болчих. Тэгээ илүү удаан байдаг гэсэн. Тэгэхээр сургалтын төвд ялангуяа насан туршид зориулсан ингээд сургалтын төвд ингээд харах юм бол ингээд тий 1-2 сарын гэсэн сургалтууд дэлхийдээ хаасаагүй байдаг шүү дээ. Гэхдээ ер нь анзаараад байх юм бол ер нь богино хугацааны тий нэг ганц 2 сар 3 сарын богино хугацааны сургалтууд маань шалгалт өгөхөд л ерөөсөө амар сайн дэмжлэгтэй. Богино хугацааны. Одоо бид нар хүртэл ингээ бага багт авч үзээ л дээ 10 жилдээ ч юм уу те ихтэй сургуультай. Яг шалгалтын нэг өмнөх өдөр нэг гэгэрлийн 7 хоног явдсан шүү дээ. Өөст нөгөөдөө билет мэлээд уншаал. Нөгөөдгөө цээжлээл. Өөст номын чинь хаасайгүй ингээ зурж аваад өөр газар ингээ бичээл те. За одоо компьютер дээр бичдэг бол те компьютер дээр утасныг зургийг аваад хадгалаа. За бараг нөгөө цаасаа бараг аваад ажиллах нь холгүй ухааны юм ингээл цээжилдэж шүү. Тэр чинь нөгөө богино хугацаанд сураад байгаа байхгүй. Одоо ингээ би зөрүүлээд юм асуух юм бол за ихтэй сургуулийнхаа 1-р курстэй нэг үдсэн хичээлийнхаа шалгалтын дээр гарч ирсэн нэг ганц юм хоёр асуултыг хэлээд таг ямар асуулт асуулаа. Ямар шалгалт байлаа гэдэг чинь. Яг ингэ урт удаан хугацаанд яхаа нөгөө ямар ч нөгөө одоо өөр шим үлдсэн юм байхгүй. Яг нөгөө богино хугацаанд яг тэр шалгалтандаа зориулаад бэлтгэсэн. Харин хүн чинь ингэ урт хугацаанд юм сураад ирэхлээр одоо бид нар хүртэл ингэ ажил дээр гараад эхэлнэ шүү дээ. Ажил дээр гарангууд хичнээн сургуулаа төгсөөд ажилд оронгууд ажиллаа бас сурж байгаа шүү дээ. Яг нөгөө техник практик дээр ингээд сураад явангууд энийг чи ингэж хийдэм байх тэгэж хийдэм байх баг багаар ингээд сайжирсаар хагаад за ингээд 6 сар ч юм уу жилийн дараа нөгөө чи ажил гартаа орсон хүмүүс л ярьдэн шүү дээ. Бүр ингээд ажил ингээд гартаа ороод ингээд явчихдаг. Тэгэхээр хүн ямар ч юмыг сурсан ерөнхийдөө урт хугацаанд ингээд сурч явах юм бол өөрт нь бас илүү урт хугацаанд үр өгөөчтэй өөрт нь үлддэг гэсэн үг. Харин богино хугацаанд сураад авах юм бол тэр бол зүгээр ямар нэгэн шалгалтыг л авах гэж байна гэсэн. Одоо маргааш одоо нэг хуралтай. За хурлын хамиг өндөр газ бэлтчихэд пататататад энэ удаа бэлтлээ маргааш хуралд бол пад супер яваад орчихно. Тэгэл хуралдаа ингээ супер явж очивол тэгэл нөгөө дараа нь 2 3 4 жилийн дараа нөгөө хурлын хамиг юу ярьлаа. Иймэрхүү юм ярьсан байх таа гэл нэг ерөнхий юм гарч ирэх нарийн деталь байхгүй. Тэгээд энэгээр маш их ялгаатай байдаг гэсэн. Одоо тэр 70 настай англи хэл сурж байгаа юм одоо төгссөн байгаа юу? Сүүлд харахад ерөнхийдөө суралцж ирсэн. Манай яг нэг өөр юм анханасаа нөгөө цагт баригддаггүй. Манай одоо сургалтын төв маань одоо 2 салбартай. Эхний салбар нь болохоор 100-ын Тэмээ төвшөнд одоо нөгөө 4 цаг байгаа шүү дээ. Тэрнээс бол ертөнцийн зүгээр зүүн тишээгээ Парк Гарден Плазагийн 14 давхар байрлаж байгаа. Хоёр дахь салбар маань болохоор эрүүл мэндийн яамны чанга урд Монкон гэдэг офсын 10 давхарт байрлаж байгаа. За энд ингээд өглөө тэгээ 9 цагаас оройн 9 цаг хүртэл ингээд манай сургалтын төв нээлттэй гэдэг. Тэгээ нээлттэй байх хугацаанд хүмүүс маань хүссэн цагтаа ирээд тэгээ компьютер дээрээ суугаад хичээлээ хийдэг ч юм уу те. Бас Монгол агш нар байгаа. Монгол агш нараас очиод юугаа одоо энэ дүрмэнд яадгийн ч юм уу энийг ер нь юу гэж орчуулж ийн энийг яаж хийдэг Монгол агшаасаа тийм бас нэмэлтээр одоо дадлага юмнуудаа аваад авах боломжтой. Гэхдээ бүх хичээлүүд маань одоо үндсэн бүх хичээлүүд маань гадаад агш маань өдөрдөж ордог.
Тэгэхээр ингээд хүссэн цаг дээрээ ингээд юм хийж агаад гэтээ яг нөгөө гадаад огчтой орох юм цагууд нь ингээд цагийн боломж нь ингээд гараад ирдэг байхгүй өдрийн ингээд календар нь гараад ирэнгүүт за энэ өдрийн ийм цаг сул байна энэ өдрийн ийм цаг сул байна гэнгүүт өөрөө ингээд харж байгаа л энэ цаг дээр би боломжтой шүү дээ энэ цаг дээр би ажиллахгүй энэ цаг дээр чи цаг гаргаж чадна гэх. Тэгээ нөгөө цагаа захиалждаг байхгүй. Нийлээ уян хатан тий. Тэгэл өөрөө ингээд schedule буюу одоо ингээд календараа ингээд харж байгаа л энэ цагууд дээр би боломжтой энийг нь захиалчих гээл. Тэгээ нөгөө цагаа захиалаа явчихна. Цаг захиалаагүй байсан ч гэсэн сургалтынхаа төв дээр яриад илүү жоохон төвлөрч сурья гэх юм бол тэр нь бол нээлттэй байж байгаа. Тэгэхээр түрүүний уучлаарай. Түрүүний одоо MM маань болохоор яг ингээд цагаа захиалж бас ирэхээс гадна тэгээд бас өөрөө ингээд хүссэн цагтаа ирээл нөгөө боломжтой үедээ ирээл тэгээд цай кофегаа уунгаа те гэрчлэгээ явчихдаг. Хамгийн анх юу ч орж иржсэн чинь одоо сүүлдээ ингээд where is coffee? Oh, I want sugar in my coffee. Where is sugar гэх ингээд нөгөө чинь аймаглаг ингээд асуудаг болцсон. За дуудлага нь бол гэхдээ бид настай хүн бол мэдээж нэлээд удаа ингэж сайжрна шүү дээ. Эхний ихтэй бүр AB-гээс цаашгүй орж ирчээ тийм хэмжээтэй. Бараг бидний бараг англиар загнах гэдэг юм шүү. Энэ кофегоо ингэсэнгөө гэх нь олгүй те. Яг тийм болчихсон ч бид нар ч амар гоё хүлээж авч байгаа. Чүүх анх яаж орж ирлээ ямар төвшөнд байлаа. Тэгээ одоо бараг бидний англиэр дээр загдах нь олгүй болцсон байж тээ. Эмээгийн сургуулийн англи дээр бараг хүртлээ. Тэ ийм лаг болцсон байж тээ гэдэг. Тэгэхээр ингээд харахад амар хүртэл оронтой. Тэгэхээр би бас ингээд ажил дээр ингээд хаяа бол таарна, хаяа бол таарахгүй. Нөгөө хүн өөрөө хөвсөн цагтаа ирээд явчихж байгаа болохоор. Тийм байна. Маш гоё туршлага байна тий. Харин. Ингээд судлахаар бас ингээд ихэнх хөгшин хүмүүсээс ингээд аялах зорилготойгоор хэл сурч ингээд идэг юм элэ. Тэгээд яалтчгүй таны сая ярьсан нөгөө нэг орчин сонсгол нөлөөлдөг гэж яг үнэн баг. Ихэнх хүмүүс чинь за K-drama, за эсвэл бүр аним үзээр агаад баг ингээд Япон нар ингээд хангалттай ойлгоод зөрүүлээ баг ярьчих хэмжээнд очсон. Тэгэхээр яалтчгүй яг тэр сонсгол ингээд яриа эхлээд нийлцэн л байхад дараа нь шууд ингээд дөрмийн сурахад юу хэл сурахад бол амар хэл болчдөг юм байна тий. Бас нэг өөр жишээ гэх юм бол ийм байгаа. Заавал англи хэлэлтгүйгээр тий. За одоо манай монголчууд чинь нэг хэсэг одоо ингээд солонгос руу ингээд харлахаар тий. Америк явдаг байсан шүү дээ. Одоо хүртэл ингээд ажиллахаар хүртэл заавал харлахгүй шүү дээ. Бас ингээд ажиллахаар хүртэл ингээд явж байгаа шүү дээ. Бүр ямар ч хэлгүй зөв жигний K-drama үзсэн гараа ингээд очиод буугаал зөвхөн юу ч авах газар ингээд буугаал тэгэл одоо хүний одоо хүн чинь ингээд уух хэрэгтэй, идэх хэрэгтэй тий. Ус уух, ядчил ус уух гал ус руу зааж байгаа л ингэж нэг тий ус юугөөч юм уу энэ мөнгө өгчээл ус авъя гэл ингээ зааж магаал элгүүр орол юм авахгүй анх мэдэхгүй шүү дээ. Тэгэж явдсараагаал тэгээ 6 сарын дараа уусч лаг ярьдаг болсон. Уучиж бичихдэрээ бол яг унших дээр бол бас гайгүй одоо нэг кимбаб идэ гэж бодлоо. Өө нөгөө кимбаб чонгоо энийг ким гэдэг юм байна. Энийг пап гэдэг юм байна гэл. Ингээд уушаас ууччих واخ. Тасралтгүй орчинд нь байсаар хагаад. Яа харахгүй одоо нөгөө амьдрахын төлөө орчинд нь тэгээ хилэн байхгүй бол тэгээд хийцүү хоол унчих гэдэг. Тийм болохоор яхаар орчинд нь очиж сураа гэдэг чинь яг яхааргүй амьдрахынхаа төлөө нөгөө хилийг сурахаа сур аргагүй болол тэгээ орчинд нь сур гэдэг. Тэгээ орчинд нь байна гэдэг чинь зүгээр яа харахгүй тэнд байхдаа тасралтгүй нөгөө хилээ сонсно нөгөө орчинд нь байж байгаа нөгөө хүмүүстэйгээ харилцсан ядчил хоол ундаа аваад идэхэд л хэрэгтэй болж байгаа. Тэгээ нөгөө 6 сар ингээд одоо ингээд нэг хүн ингээд солонгост очил 6 сарын дараа хүүхс лаг болцсон. Тэр минь яа мөкасакиа гэлтэй гэж оронд даалцсан шүү дээ. Бараг л солонгосоор даа хёнгя гэлтэй гой хөөр ярьдаг болсон байж. Жилийн дараа гэх юм бол шүү дээ. Өө бараг захиралтайгаар ярилдэл. Цалингаа авъя. Цалин буух өдөр болцсон байж таа гэл. Тэ? Ингээд лаг болчихдог байхгүй. Тэгээ гол нь орчинд нь сурах яг даваа тал нь бол тэр. Тэгэхээр яг тэр орчинг нь бид нар бас ингээд давхар бүрдүүлж өгдөг байхгүй. Дандаа нөгөө гадаад багш нар маань бас нэг ямар туршлагатай байдг вэ гэхээр зүгээр ингээд годомч тавьж байгаа даа. Манайд ороо заагаад өгөөч те. Ингээд тийм биш. Одоо Wall Street English-ийн бусад орнуудын салбар дээр ингээд доотлол 1-2 жил ажилласан. Тэгээд дахиад өөр орнд руу ингээд дамжаа яваад байдаг байхгүй. Тэгээд өөр оронд очиж ингээд зааж авал өөр оронд зааж авал. Тэгэхээр орны те өөр орон болгоны насан турш хүмүүст англи хэл заагаад үзсэн, тэгээд мэрэгшээд үзсэн, өөр бас тийм те ёс заншилтай өөр бас бэкграунд буюу одоо юу гэдэг юм дээ гэж одоо өөр ингээд орчингоос те гараад ирсэн тийм хүмүүст англиг заагаад үтцсэн тийм хүмүүс яг тэнд орчинг нь бүрдүүлээд англиэ заагаад байдаг. Тэгээ манай английн сургалтын төв дотор бол бүгдээрээ англиар ярих ёстой. За яг бүр анхан шатны хүмүүс монгол огшоос юм асууж байгаа тохиолдол окей монголоор ярих гэж чөлөөтэй. Гэтэ болж өгөх юм бол англиар яриарай. Тэгэл одоо ингээд нэг юм мэдэхгүй байж байгаа би компьютерээс сууж байгаа л энийг юу гэдэг юм бэ багшаа ингээд багш нь очил. What are you asking гэж гэсэн. Энийг гэлөөж ингээд
Тэгэл нөгөө мэддэг үгээ толгой дээр оруулж чад. What is this гэдэг асуусан. Тэгэл энэ ингээд англиар ойлгохгүй бол араас монгол тайлбар нь орж ирдэг. Гэх мэтчлэг нөгөө орчиг нь бүр төлж өгöd байгаа байхгүй. Тэгэл хоор зүгээр нэг тийчнээ цай кофегоо сууж явахдаа өнөөдөр юу вэ яасан юм гадаа юм биш үү гэл те ингээд жирийн те одоо нөгөө цайны ингээд юунууд tea time болгоол те нөгөө тэг юм ярьж байгаа жишээ те. Тэгээ яг орчиг нь бүрдүүлээд өгөхөд л нөгөө нь яг сурч. Тийм болохоор манайх ингээд нээлттэй байгаад байдаг байхгүй. Орчиг нь бүрдүүлсэн хүртэн цагтаа ирээд бидэртэй гоё ингээд англиар ярилцаад юу ч ярилцчих болно шүү дээ. Англиар ярилцаад тэгээ хичээлээ хийгээд тэгээ англиар сайжруулаа гэж. Угийн эн чинь зүгээр нэг ганцхан хоногийн дотор ганцхан сарын дотор шууд пад гэж лаг болоо гараад ирдэг юм биш. Бүр хүүхэд хүртэл нэг сарын дотор ингээд хилийг ингээд сурна гэж байхгүй шүү дээ. Хэрвээ ингэж сургаж гаргаж ирнэ гэх юм бол үнэхээр харъя. Үнэхээр авьяастай хүүхдүүд байгаа. Тэгээ мундаг хүүхдүүд байгаа. Гэхдээ яг ингээд одоо бүр ингээ ямар ч хамгүй хөлтэй. За энэ шороод одоо шууд англи сураад ганцхан сарын дотор чамаа ингээ бомбөгдөй гэл. Тэр чинь гэдэг тасралтгүй ингээл амар их цагаар ингээ бомбөгдөөлөө ч стресстэй болж байгаа бол бүр стресстэй л энийг инхний цэжлэх хэрэгтэй гэл ингээл амар чадгалт нь бэлдэж байгаа юм шиг байн ингэсээр ээж тэр чинь богино хугацаанд сурчиж байгаа. Гэтэ түрүүний хэлсэн шиг урт хугацаанд байхгүй болов гэж. Дэлхийн санхүүгийн зах зээл CFD арилжаа сонирхогчид анхаарлаа хандуулаарай. 8 сарын 4-өөс эхлэн 7 хоног бүрийн даваагаас бүрэн гарагуудад оройн 18-аас 21 цагийн хооронд үнэгүй онлайн вебинартай. Энэ бол энгийн нэг сургалт биш өгөөд таныг дараагийн түвшинд аваачих аялал юм. Манай сургалтаар дэлхийн санхүүгийн зах зээлийг геополитиктэй уялдуулж ойлгох үг, CFD болон хөрөнгө оруулалтын стратеги, агсан түвшинд эзэмших, мөн эдийн засгийн үзүүлэлтүүдийг урьдчилан тооцоолж бодох үг, санхүүгийн байгууллагын арга барил, сэтгэлгээг өөрт дадлуулах юм. Та зах зээлийг илүү гүнзгий ойлгож сурмаар авах юм бол сэтгэлээсээ вебинар гэж бичээрэй. Илүү их мэдлэг боловсролыг өгсөн байсан. Англи нөгөө хэрэглээ. Хамгийн гол юм хэрэглээ. Хэрэглээндээ л нэвтрүүлэх шаардлагатай гэсэн үг. Маш гоё даваа талтай байт юм байна. За тэгэхээр таны хувьд бол те одоо англи хэлийг бас яаж сурч ирсэн бэ гэдэг нь айгүй сонирхолтой байна. Таны одоо өөрийн чинь туршлага багаасаа яг сурж ирсэн үү? Эсвэл яг ингээд насан туршсан хойноо ингээд сурсан уу? Тэр талаар ярил. Би бол бүр багаасаа сурч ирсэн. За тэгэхээр одоо баг байхад Wall Street English гэж одоо Монголд орж ирээгүй байсан. За тэгээд тухайн үед чинь хамгийн анх сансар кабелийн телевизээр Cartoon Network нэг хүүхэлдээ суугаад байдаг шүү дээ. Тэрэн дээр чинь картунууд чи үзэж өгнө. Бүр багаасаа. Тэгэл ерөөсөө угийн нөгөө би чинь introvert байхгүй. Тэгээд нөгөө дотгошоогоо тэгээ нэг хүүхдүүд гадаагаар тоглож явахад би зурагтны өмнө хүүхэлдээ үзэл суугаад байдаг гэсэн. Тэгэл нөгөөдөг чи хүүхэлдээ сууж байгаа л хамгийн анхны миний ерөөсөө уншиж сурсан үг гэх юм бол яг тэрнээс өмнө яг нөгөө крилээр те монголоор яг ингэ бичээд те нэг уншаад юм ингэ жоох ингэ зурцсан байсан үе. Тэгэнгүүт л одоо ингэ Tom Cat гэдэг хүүхэлдэй кино гардаг байсан. Тэрийг би ингэ сонсохоор ингэ Tom Cat гэж шал өөр юм яриад байдаг. Би нөгөөдгийг уншихаар Том Сат гэж уншаад байна. Том Сат гэдэг ах юм. Тэгээ Tom Cat гэдэг энэ юу юм бол тэгэл би нэг өөр хэл мэл гэдгийг ойлгож эхэлж байгаа байхгүй. Тэгэл нөгөөдгийг сонсож байгаа бол яг түрүүний хавар сонсож байгаа л нөгөө давтаж дууцсаар агаал тэгээд өгнүүдээ их гайгүй болгоол дуудлан бодлого гайгүй болгоол эхэлчихсэн. Тэгээд 10 жилдээ бүр бага ангида компьютер ингээл тоглоом дээр тоглоод эхэллээ шүү дээ. Тэнгүүд л ингээл single player mode дээр те ганцаараа тоглоод тиймэрхүү тоглоомд тоглож байгаа. Нэг хоббитой тоглоом байдаг гэсэн юм аа. Хөө 2 өдөржингөө нэг үеийг давах гэж чаддгүй. Нэг үгийг нэрээс ойлгодгүй. Тэр rendezvous гэдэг point байсан юм байна л да. Өөрөөр хэлбэл хамгийн анх ихсэн газараа уулзах цаг дээр очиж уулзнаа гэж. Яаж яг нөгөөд нөө Франц гаралтай rendezvous point. Нөгөөдг нь ойлгодгүй. Хамгийн анх rendezvous зовс гэдэг юм газар л очих юм байна. Нөгөөдг нь бүр ингээ хаагаал хэдэн өдөр нөгөө тоглоомоо дараа чигүүрээ оруулчих. Хайгаад болдгоо. Йоо тэр үг одоо болтол ерөөс миний юунаас гардаг байхгүй. Хамгийн нөгөө хэцүү зовж давжиж давсан тоглоом болохоор тэр rendezvous гэдэг үг бол одоо миний юунаас гарахгүй. Random зовс гэж хамгийн анх хайгаал хэдэн өдөр яаж байгаа л нөгөө үгээ гэж хамгийн их хийсэн газараа буцаж ирээл нөгөөтөө ойлгол эн чинь ийм утгатай юу гэсэн юм бэ шүү дээ. Тэгэл тэрнээс хойш тэр үг бол юу яагаад эхэлсэн. Шууд ингээл сэтгэл хөдлөлтсөн. Одоо хүртэл ингээ дотор байгаад байгаа. Одоо ингээд бас зовд сурсан юм байна, жаргаж сурсан юм байна те. Энэ өөр ингээд хоёрыг нийлүүлсэн юм байгаа байхгүй. Тэгээ ингээд сурцсан. Тэгэл ерөөсө багасаа дандаа кино үзсэн, хүүхэлдэйн кино үзсэн. За тэгээ компьютер тоглоом тоглосон. Тэгэл энэ юугаараа ингээл нөгөө үгээ юу гэж яаж нөгөө сонсоол тэрийг нь давтаж хэлээл тэрэн дээр өөрийнхөө дуудлагыг ингээл ингээд дууддаг юм байна гэдэг гайгүй сайжруулаад дандаа ийм процессор л явсан. Тэгээд нөгөө сургууль дээр яг нөгөө англи хэлний ороод өнгөтгөө дараа нь дүрмээ үзэж эхэлж байгаа юм чинь. Анх дүрмгүй шүү дээ. Хамаа намаагүй ярина шүү дээ. Тэгээд нөгөө дүрм үзэх нь ингэт юм байна гэдэг тэгээд дүрмээ бас ингээд гайгүй сураад
Тэгээд дараачихын хэлж энэ зөв ярих нэг юунд орж байгаа байхгүй. Одоо хамаа намаагүй одоо I name Нара гэжсэн бол my name is Нара гэдэг. Бас юу ч нэрээ гайг болж эхэлж шүү. Дуудлага бодлого нарай зөв болж эхлэв те. Юунд орол бас арай гайг болгож эхэлжсэн. Тийм туршлагатай. Тэгэхээр яг түрүүний бас яг нөгөө юутай адилхан болчихж байгаа үстэй те. Яг хүүхд яг анханасаа яг нөгөө хэл яаж сурах уу гэдэг. Дан ганц англи хэлдэг. Одоо ингээд солонгос хэл сурахад хүртэл сонсож байгаа л өө сараа хээ кимчижигээ гэж. Одоо бол солонгосоор бол бас чөлөөтэй ярина. Таны хувьд болон ер нь л одоо хэл сурах ер нь ямар ач холбогдолтой юм бэ гэдгийг та одоо юу гэж ойлгодог вэ? Яагаад хүмүүс хэл сурах хэрэгтэй вэ? Хөгшин залуугүй тий хүүхдээсэн ч насан турш хүнс байсан ч олон жил хэл сурахгүй явж байгаад одоо хүртэл хэл сураагүй явж байгаа хүмүүсээ л юм яагаад хэл сурах давуу талтай юм бэ гэдгийг та юу гэж тайлбарлах вэ? За хамгийн энгийнээр хэлье гэх юм бол одоо зүгээр гараал гэрээсээ гараал зүгээр ямар ч дэлгүүрийн хаягийг хамаагүй очаалаар. Монголоороо байгаа. За боли бүр Монгол бичгээрээ боли тий. Кириллээрээ байгаа Монгол тийм хаяууд хэрэг вэ. За тэгээд эсвэл гадны тэм нэртэй хаяууд хэрэг вэ. Одоо ингээл сошиал медиалаар харангууд ч нөө одоо нөгөө лаг брендийн нэрийг хэлбэл Луис Вишон гэж тэ. Одоо ингээл тэр чинь нөгөө мим болоод ингээл тэ. Витон. Тий Луис Витон гэл ингээл янз бүрийн буруу дуудлагууд юмуд явж байгаа шүү дээ. Тий. Тэгэл тим юм аа ингээд одоо гараал харангуйч тим зөндөө байгаа юм чи. Тэгээ тэр ухаан одоо хилтэйг байх юм бол ядч л ичхээргүй те. Луи Витон гэж бас ингээд зөв ингээд дууддаг ч юм уу. Ахтай энэ ч бас брендийн юу ч бас нөгөө өөрөөс Итали ч юм уу те. Францын нөгөө аялал юугаар байдаг. Тэргээ зөв дуудах хэрэгтэй байдаг ч юм уу. Тэгээ хамгийн анх ингээд өгнүүдээ ингээд зөв дуудаад эхэллээ шүү дээ. Ядч л App Store, Play Store утсан дээрээ ороод ирэнгүүт чинь те. Тэгэл гарахаа болих зүгээр утас руугаа өнгийн үчил ингээд юмнууд чинь ингээд англи хэл дээр байгаа шүү дээ. За энийг монгол хэл дээр болгочих. Би одоо уцаа монгол хэл дээр тавьчих бол эсрэгээр ойлгодог. Энэ одоо нэг settings нь байна гэдэг. Тохируулга гэдэг нөгөөдгөө олдгоо. За болох нэг арааны л зурагтай юм байгаа даа гэдэг зургаар нь хайдаг ч юм уу. Тэгээд нэг утасныхаа тохиргоо ингээл хамгийн наазах юм нэр болдог. За одоо ингээд арай гайгүй өдөр тутамдаа хэрэглэе гэдэг юм гэж. За одоо ялангуяа ажил дээр хэрэглэе гэдэг тэгэнгүүт л ажил дээр орж ирэнгүүт за чи нэг юм KPI-тэй шүү. За нэг юм тэгэнгүүт хамгийн хаж дээр бол KPI гэж юу юм болоо. Нэг key performance indicator гэдэг үгийг чинь товчлоод KPI гэдэг ярьдаг юм байна. За энэ чинь болохоор чи ийм маш ингээнээр ярих юм бол чи нэг ийм хийх ёстой юм байна. За ийм төвшөнд хүртэл ажиллах юм бол окей. Энийгээ дагуулan биелүүлэх юм бол чамд ийм ашигтай шүү. Тэгээ чамд ийм бонус байна ч гэдэг. Яг ажил дээр орж ирэл тэр хийж ойлгож байгаа юм чи. Тэгээд ажил дээр бас өдөр тутмын хэллэгүүд бас ороод эхэлнэ. Тухайн бас ажил мэргэжилтэй холбоотой өгнүүдийг те ингээд хэрэгтэй болно. Дан ганц ингээд монголоороо ингээд яриад явангууд дундуур ингээд өөр хүмүүс ингээд орж ирээд ч юм уу өөр хүмүүстэй уулзах гэдэг юм. Нөгөө хүмүүс чинь өөр хэлээр ярьдаг ч юм уу. За бүр боли бизнесээ ингээд бүр ингээд өргөжүүлэх гэдэг ирээ те. За гаднаас ингээд хөрөнгө оруулалт авах гэж байгаа ч юм уу. Эсвэл гадны франчайзыг оруулж ирэх гэж байгаа ч юм уу. Тийм тохиолдол болонгоос ч нөгөө л франчайзын ядчил нэрийг нь хэлэх шаардлагатай. Тэгэл гэрээ контрактын юмнууд яригдана. За тэгэл цаашаа өдөр тутам юу хийгдэх үү, процесс юу явагдах уу гэх юм чинь өдөр тутмын хэлэхт бас ороод эхэлж байна. Яа харахгүй ажил ингээд процесс явагдахад заавал англи хэл гэлтгүү тий. Өөр ямар нэг гадаад хэл заавал шаардагдаж байна. Тэгэл ингээд ядаж компьютер дээрээ суугаад нөгөө Windows гэдэг чинь юу юм? Монголоор цонх гэсэн үг шүү дээ. Өө чи цонхоо нэгээд ингээд чи одоо би хаашаа ийш босоол энэ цонх нэг юм уу? Эсвэл компьютерийн цонхыг нэг юм уу? Монголоор ирчихэнгууд чинь бас ингээд юу ячиж байгаа. Өөр утга илэрхийлж байгаа. Бас манай монгол хэлчих их баялаг шүү дээ. Тийм болохоор их баялаг болохоор өөр бас ингээд дагуулад оруулчих магадгүй. Ойлголтыг ингээд зөв өгөхийн тулд яг нөгөө оноос нэрийг нь бас жоохон цаг хэмнэхийн тулд ч юм уу те. Оноос нэрийг нь шууд тухайн хэлээр нь хэлж өгдөг ч юм уу. Тиймэрхүү байх. Тэгээд өдөр тутмын ажил. Би бол одоо өглөө болгон өдөр болгон дандаа нөгөө шинэ мэдээлэл авахд бол ашигладаг. Тэгэхээр англи дээр одоо ингээд утсан дээр ингээд шууд Google News-ийг хураангуй шууд ирдэг байхгүй. Өглөө болгон ингэж ирж байна. За геополитик дээр юм болсон байна. За эдийн засаг те financial юм дээр юм болж байгаа юм байна. Өө чи forex чи ингэж байна. Өө арилжаан дээр чи юм болж байна. Гэл дараа нь юу тэр мэдээлүүд маань монгол хэл дээр орчуулдаг. Нэг хэсэг хугацааны дараа орж ирдэг. За нэг хэсэг хугацаа гэдэг нь цаг 2 цаг хамгийн эрттэй. Тэгхгүйгээр ингээд яг тухайн мэдээллийг яг нөгөө тухайн цагт нь шууд гарангуут нь авъя гэх юм бол яг тухайн хэл маань хэрэг болж идэг. Би бол тэрийг бол дандаа англи дээр авч идэг, Google News-ээс авч байна. За сүүлд одоо бүр TikTok дээр бараг мэдээ хүртэл гарч ирдэг болсон байна. Одоо Yahoo News ч юм уу бүх юугаа англи хэл дээр авч утлаа шууд хураангаг өгнө. Одоо уцч ухаалаг болсон шүү дээ. Одоо нөгөө AI шууд ашиглаад
Шууд AI summary-г нь ягаад гол ньюсүүд аваад энийг нь би илүү унших гэх юм бол шууд энийг нь задлаад өгөөл цаашаа мэдээллүүдийг шууд авчаал ийм болж байгаа юм байна шүү дээ. Маркетинг дээр чи ийм өөрчлөлтүүд гараад ирж байгаа юм байна. Мета дээр чи ийм өөрчлөлтүүд гарч ирж байгаа юм байна. Одоо энийг ингэж солих хэрэгтэй юм байна. Энэ дээрээ ингэж бэлтгэх юм байна гэдэг. Дандаа ингээд нэг алхмын өмнө байх. Монголоос гэх юм бол ерөнхийдөө нэг алхмын өмнө байх. Дэлхийдээ бол яг нэг алхамд ингээд цуг явж байгаа. Мэдээлэлт ингээд өөртөө хүлээж аваад хэрэгтэй мэдээлэл өөртөө шингээж аваад тэрийг цаашаа яаж ашиглах уу гэдэг шийдвэрээ гаргах гэдэг төхөн болчихдог гэсэн үг. Тэгвэл ингээд хоорондоо ингээд живж ховж яриад ингээд наануу цаануу гэж яваад байгаа юм бол ингээд жижигхэн фонт дотор байгаа л цаан чи бүрхүүлэлт нь далаа байхдаг ч тэр далаагаас ингээд мэдээлэл авах юм байна тий. Тийм ээ. Яг л хэлтэй бол хөлтэй гэдэг бол яалтчгүй шүү дээ тий. Англи хэлтэй хүн байвал ер нь аль тусад очсон ер нь англиар ойлголцох хүмүүс зөндөө байгаа. Тэгэхээр бас юу хүсэж гин юу одоо тэрийгээ ойлгох бусдад ойлгуулахад нэлийн нэмэр болдог гэж бас ойлгож байна тий. За тэгээд Wall Street-ийн хувьд одоо энэ англи хэлний төвшингүүд гэж байгаа шүү дээ. За тий. Одоо хамгийн дээдлийн бүр professional хүртэл ингэ явах төвшингүүд байгаа. Тэгээд Wall Street-ийн зүгээс тэр төвшин бүх төвшин зөв нь бол заадаг уу. Одоо IELTS авах тэр хүртэл юу нь бол заадаг уу. Юу нь яадаг вэ? За тэгэхээр Wall Street English-ийн хувьд болохоор нийт 20 төвшинтэй. 20 гэнэ. Чи ямар их төвшин бэ? Бидний мэдгээр бол нөгөө 6 шатлал байдаг шүү дээ. Анхан шат, анхан дунд шат, агсан дунд. Тэгээд цаашаа гүнзгий бүр мастерыг явчихж байгаа шүү дээ. Ингээ 6 юу гараад ирчихэж байгаа. Энэ 6-г нь болохоор бүр наривчлалтайгаар дунд дахиад төвшөнд ингээ аваачдаг гэсэн үг. Энэ болохоор бид нэг ингээ 6-ороо тий. Энийг ингээ дондор 2 аваач, энийг 3 аваач гэх тэгээ хуваацсан юм бол биш. Энэ бүр ингээ цаанаасаа Европын холбооноос бүр ингээ албан ёсоор ингээ гаргаад ирсэн GSE буюу Global Scale of English гэдэг юу байгаа. Тийм төвшингийн хуваарлалт байгаа. За энэ нь болохоор бидний мэддэг анхан шат маань дотроо 2 төвшинтэй. 1 2 дугаар 1 төвшин 2 дугаар төвшин. За анхан дунд шат маань болохоор 3 4 5. Ингээ 6 7 8 9 гэ дараа чихнболохоор дунд төвшин болоо явчихна. Тэгэхээр энэ 9 дэх төвшнийг ингээ дуусгасан бол ерөөхдөө 10 жилийнхэн 10 жил дэрн үзээд те 10 жилээ төгсгöd одоо 12 жил лөө те ер нь 12 жилийн ингээ төгсгöd иймэрхүү мэдлэг байх хэрэгтэй гэдэг юм манай 9 дэх төвшин байдаг. За тэгээ яг ингээ нөгөө илүү бизнес дээр ашиглая. Өдөр тутмын юунаас ингээ жоохон те цаашаа гараад жоохон ажил дээр илүү түлхүү ашиглая гэдэг ирэх юм бол манай 10 дугаар левелээс эхлээд яг 13 14 дугаар төвшин бол ажил юун дээр ингээ ороо явчихдаг. За ингээд дээшлээд бүр ингээд 17 18 дугаар левел бол ерөнхийдөө IELTS-ийн 6.5 оноо тэртээ дүүцэж эхэлдэг. Бүр албан ёсны english.com гэдэг нэг сайтууд байгаа шүү дээ. Бүр IELTS сайт руу ороод үзсэн ч болно, TOEFL руу ороод үзсэн ч болно, GSE-ийн сайт руу ороод үзсэн ч болно, Европын албаны албан ёсны сайт руу ороод үзсэн ч болно. Тэгэх юм бол нэг IELTS-ийн оноо ч TOEFL-ийн тэдэн оноотой дүүцэж болно гэдэг нэг яг тэдтэй дүүцнэ гэсэн нэг тиймэрхүү юмнууд гарч ирдэ шүү дээ. Яг тэр бол тэд гэсэн юм биш. Яг дүүцнэ, тэр хавцаа байгаа гэдэг. Яг тэр бүх юмнууд нь гарч ирж байгаа. GSE-ийн тэдгээр төвшин тэдэн оноо, IELTS-ийн тэдтэй, TOEFL-ийн тэдтэй гэдэг өөр хооронд нэг хувиргаж сарч болно. Яг албан ёсны юмнууд нь бол байгаа. Тэгэхээр яг бид нэр яг 20 төвшнгөөр юу яаж байгаа. Бид нар техниктэй орж ирдэг хүмүүс нь бол ер нь анхан дунд шатнаас те эсвэл яг дунд шатнаас эхэлж байгаа хүмүүс бол дийлэнх нь байдаг. Тэгээд бол нэлээ ингээ гадаад бас ингээ сурцсан тийм хүмүүс бол бүр өндөр 17 18 19 дээрээ ороод ирдэг. Бас Монголдоо ингээ сураад бас өдөр тутамдаа ашиглаж байгаа тэр хүмүүс бас 13 4 дээрээс ороод ирдэг тийм нь бол байгаа. Тэгэхээр нийт 20 төвшинтэй. 20 төвшнгөө ингээ юу яаж явдаг. Нэг төвшин нь болохоор нийт 4-7 хоног. Тэгээд ингээд цаашлаад явах юм бол нийт юу маань төвшин болгон дээр тэгээ бид нар бас нөгөө юу олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификаттай төвшин болгон дээр. За ингээд нэг левелийг ингээд 4-7 хоног гэнэ бисээ буруу ярьчлаа уучлаарай. Нэг левел нь болохоор нийт 8-7 хоног буюу 2 сарын хугацаанд бараг цагаар 2 сарын хугацаанд ордог. За ингээд 20 төвшинтэй гэх юм бол энэ чинь 3 жил хагас юм. Хөтөлбөр болчих жоо. Бүр анханаас нь үзээд бүр мастер болоод төгсөх юм бол 3 жил хагас тасралтгүй болно гэсэн. Гэхдээ хамгийн сүүлийнхээ одоо тэр төвшинг дуусж байгаа хүмүүс сертификат авахгүй диплом авдаг. Wall Street English олон улс төлөв зөвшөөрсөн диплом. Нэг бакалаврын диплом болчих диплом. Тий, хугацаа нь хүртэл яг тгээ гараад ирчихэж байгаа байхгүй. Тэгэхэд бид нар гэхдээ хүн болгон дээр одоо жишээ нь юу яана гэсэн үг шүү дээ. Шууд анханаас нь ингэж яана шүү. Одоо шууд заана гэсэн үг шүү. Би шууд тэнцэнээс нь эхлээд сурбаараа нэгвэл бас яг шууд тэнцэнээс нь бас тавиад өгч үг. Мэдээж хүн болгон орж ирэхдээ
төвшин дотоод шалгалтыг өгж байгаа. За төвшин дотоод шалгалтыг бас дэлхийд яг ижлэн төвшин дотоод шалгалтыг компьютер дээр суугаад өгнө. За тэн дээрээ нөгөө тий унших, бичих, дүрм гэл нөгөө бүх юунууд нь одоо IELTS, TOEFL авдаг шиг тиймнүүд нь байгаа. Тэгээ бас AI-аар тоноглогдсон болохоор би одоо ингээд шалгалт дээр буруу алдаатай юм хийгээд байлаа гэж бодъё л та. Буруу хариулт өгöd. Тэгэх юм бол асуултууд арай ч амархан болоод байна. Яа энэ чинь төвшин дээр арай биш юм байна. Арай ч амархан асуулт өгье гэж гэдэг юм. Асуулт зөв хариулаад хурдан хугацаанд зөв хариулаад авах юм бол ингээд асуултууд нь хүндрээд явчихна. Энэ чинь энэ асуулт амархан байгаа юм. Дараагийн асуулт ингээл хөндрүүлээ. Тэгээд төвшин ингээд явж байгаа дундчлаа гаргаад ирнэ. За тэгээд дээрэс нь өөрөө ингээд хүсэх юм бол одоо энэ төвшин дээр би арай ч юм муу байна гэж бодоагүй. Эсвэл би арай сайн байна гэж бодоагүй ч юм уу тий. Тэгэх юм бол нэмэлтээр гадаад багшаасаа шууд аман ярианы шалгалт авчихна гэсэн үг. Бас яг нөгөө хэр ярьж чадчихна. Тэнгүү чи нөгөө хүмүүс чинь бичгэн нэг сайн байж байгаа тийм унших бичгэн сайн, дүрм сайн ярьж чаддгүй ч юм уу. Эсвэл ингээ яриа сайн уншиж чаддгүй ч юм уу тийм. Чадахгүй ч яг тэр төвшин яриаг нөгөө ярианыхаа төвшөнд хүрдэхгүй ч юм уу. Тэгэх юм бол энэ бүгдийг нийлүүлж байгаа дундчилсан нэг төвшин гараад ирнэ. Яг тэгэнгүүт яг та энэ төвшнгөөс эхлэх юм байна. Энэ төвшнгөөс эхлээд та дараачих ингэ шалгалт дээр ингэж явах юм байна. За та энэ хичээлийг ингэж үзэх юм байна. Гадаад багштай ийм хичээл суух юм байна. Ийм сэдвээр юм үзэх юм байна. Монгол багшаас ийм дэвшлиг авах юм байна. Онлайнаар ингэ хийж үзэж болох юм байна. Та төв дээрээ ингэ хичээлээ ингэ явуулж болох юм байна. Онлайнаар үзэх юмнуудаа бол та гэрээсээ хаанаас ч үзэж болно. Интернеттэй орчинд байхад бол тий 70 эрэг дээр хэвдэж байгаа хичээлээ ингэ хийгээд сууж исэн ч ямаа авахгүй. Тэгээ болох байхгүй. Гол нь хичээлээ тасалдуулж болохгүй. Дэлхийн хаанч утсан интернет байхад л ерөөсөө хичээл хийгээд явуулж болно. Манайхаас нөгөө 24/7 онлайн хувилбар бас байгаа. Тэр нь болохоор хаанаас ч хизээч 24/7. Бүр дээрээс нь 365. Манай Монголд амарч илаа гэхэд одоо манай Монголд одоо чи наадмын амралт байлаа гэж бодъё л да. Гэтэ наадмын амралт бүх улсад байхгүй шүү дээ. Өөр улсад очих юм бол яг хэвийн л ажиллаж байгаа. Тэгэхээр наадмын амралтаар чи ямар ч улаан өдөр тийм амралтын өдрөөр ч байсан хичээл юмудаа хийгээд явах боломжтой. Яг нь төв яг нь Монгол улсынхаа хуулиар бид нөгөө бүх юмуд нь амрах ёстой. Олон нийтийн амралтаар амрах ёстой. Бид нар яхаа өөрсдөө төв тий ингээ хаагаад амарчиж болж байна. Гэтэ онлайнаар хийх юмуд нь цаашаа үргэлжлээд хийгээд байж болно. Тэр бол ямар ч асуудал байхгүй. Тэгэхээр 365 өдөр гэдэг 12 сарын 31-ний өрөө хичээлээ суугаад хиймээр байвал хийж болно. Онлайн бүх юмуд нээлттэй. Тэгээ он гарч яхад гэхдээ хичээлээ сууж ийн гэж бас юу байх вэ тий. Гэтэ яг тэр бүх боломжууд нь нээлттэй. Тэр боломжийг хэрхэн яаж ашиглах нь тухайн хүний гарт нь өөртөө байна л гэсэн үг. Маш даваа талтай юм байна. Яг л насан туршид одоо зориулсан сургалтыг харагдаж байна. Одоо жишээл үргэлж ажилдаа тий гэртээ хүүхдээ хардаг хүмүүс ээж болох юм байна. За тэгээд өглөө гараад орой ирдэг ажилтай тийм хүмүүс хүртэл ер нь хүссэн цагтаа ороод хичээлээ гээд суралцахад илүү болох юм байна. За тэгээд энэ сургалтанд явж байгаа хүмүүсийн ерөнхийдөө яг ингээд заавал энд ирж хичээлээ хий гэж нэг юм шахаж шаардсан юм ер нь байхгүй байгаа штэ. Хүн өөрийнхөө хүслээр л өөрөө хичээл зүтгэл гаргаж ээж л ер нь энэ англи хэлийг сурч байгаа гэж ойлгож болно штэ тий. Тий, ер нь бол тийм байгаа. Гэхдээ яг өөрийнхөө хүслээр ингэнгүүт ийм байдаг л да. Ер нь манай дан ганц монголчууд ч гэлтгүй ер нь хаасаа юм үнгүй юм дуртай. Гэхдээ үнгээ авчингууд нөгөөх нь амар тийм үн цэнгүй болчихдог дараа. За энэ ингээл нэг олдсон юм чи дараа нь яачдаг чинь тий анхаарлаа хандуулдаггүй ч юм уу төвлөрдөггүй ч юм уу тийм юу гараад ирчин. Тэгээд яг өөр ингээ мөнгөө төлөөд яачингууд яг хилээ сурыг би яг ийм зорилготой ийм төвшөнд очиод ингээд гадаад ийм төвшөлтөд бол эсвэл ингээд мэдээлэл ингээд авдаг болчих ингэчий гэдээ яг ингээд зорилгоо тавьсан мундаг хүмүүс байгаа шүү дээ. Тэр хүмүүс бол ёстой жинк уухгүй өөртөө ингээд яг цагаа гаргаад яг ингээд өөртөө бүр тогтсон цагаа гаргаад ирдэг хүмүүс байна. Эсвэл ингээд заваа гарах үнэхээр ингээд заваа гарах боломжгүй байх бол гэрээсээ ингээд хийчихэж байгаа хүмүүс байна. Одоо бүр ингээд аялал зугаалгаар явсан ч гэсэн те утсан дээр нөгөө аппликейшн бэлмээж байгаа юм чи юу аппликейшнаас ингээд хийчих болж байна бас. Тэгээд хийчихэж байгаа яг юу л да хүн бүрт ингээд давуу тал юуг нь гаргаад ирчихэж байна. Гол нь бид нар нөгөө бас ингээд системтэй байхгүй нөгөө тухайн хувийн профайлтай. Хувийн профайл дээр яг аль аль хичээлээ хийсэн байна. Хэдэн хувьтай явж байна. Аль нь дээрээ сайн үнэлгээ авсан байна. Аль нь дээрээ жоохон тааруухан байна. Бид нар яг юун дээр нь бас анхаарч нөгөө нэг нь дараагийн төвшөнд авчиж болохоор нэгдэг нь гараад ирдэг байхгүй. Тэгээ гараад ирэнгүүт л бид нар харж байгаа нэг хүн ингээд хичээлдээ суухгүй цалгуурдаа алга болчих шít. За тэгэнгүүт чинь бид нар нөгөө Facebook манай коуч нар гэж ярьдаг байхгүй Монгол багш нарыг. Яг ингээд коуч нар маань нөгөө Facebook Messenger-ээр бичиж байгаа. Та ингэ хичээлдээ ингэж ирээрээ. Та ийм цагтай байгаа шүү. Энд дээр ингэ суугаарай гэл. Хоцроод байна шүү гэл. За тэгээд автоматараас ингэ тийм мэйл явуулчих байгаа. Ийм мэйл шүү гэд мэйл явуулчих. Аппликейшн дээр notification гараад ирчихэж байгаа. Бүн та хичээлдээ суугаарай ойрд ингээггүй шүү. Бүн гэ гараад. Тэгээ нөгөө хүн чинь бүр таг байна шүү.
Тэгэх юм бол за одоо ингээд за ийм хичээлтэй шүү. Та хаагуур явж гин юу вэ? За яасан сайхан наадсан уу? Тэ таны хичээл ингээд та ингээд хойшлох гэдэг нь жоохон хоцрох гэдэг ингэж шүү гэл. Тэгэл ингээд төрөл бүрээр нөгөө хүнтэйгээ холбогдох гэж үзэл. Тэгээ холбогдоод нөгөө хүндээ мэдээлэл өгөөл хичээлдээ ингэж суугаар хичээлээ ингэж хийгээрэй сануулаад юм явчихдаг. Тэгээ жоохон муугаагаар хэлэх юм бол ноот таамаа шиг гэх юм уу? Салж өгдөггүй. Ингээ байгаад идэг. Тэгээ хойноос нь ингээ зөндөө залгаад байхад ингээ залгаад бүх юмар холбогдоод байхад бас таг болчдөг хүмүүс. Тэгсэн бас гинт орж ирсэн. За одоо л яг хий та гэ. Гинт алга болцсон байж байгаад орж ирдэг хүмүүс. Эсрэгээр өдөр болгон ингээ орж ирээл хичээлээгээд явдаг хүмүүс. Одоо миний нэг туршлагаар бол манайд бас нөгөө юу байдаг вэ? Ростроор ажиллаж байгаа хүмүүс. Одоо тий уурхад ростроор 14 ч юм уу сар ч юм уу тий янз бүрийн ростроор ажиллаж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Тэр ажиллаж байгаа нэг залуу байсан. Одоо 19 лөө 20 онд байсан. Бүр ингээд ажилласаа бүр гараад яг англи хэлийг бүр ингээд амар сайн яаж байгаа. Би Австралийн тэр юунд очиж ажилламаар байна. Надад хэл хэрэгтэй байна. Тэгээ яг тэгээ ростер ажиллаж байгаа юм чинь бусад хүмүүс ингээд ростер ажиллаж байгаа хүмүүс ингээд сурж болж гин гэдгсэн. Гэтэ би юу тийш яг бүх юм ингээд одоо тий англи хэл яхаа зориулнаа гэл. Тэгээ бүр ажилласаа гарцсан гээ одоо. Ажилласаа гарангуутлаа зүгээр өдөр болгон ирээ зүгээр манай зүгээр баг өглөө нээхээс нэг асуулал орой баг хаатлан тэгээ өдөр болгон суудаг багш нартайгаа юм ярьдаг. Тэгэл нөгөөддөг юм яриад даалгавар нэмэлт даалгавар аваад тэгэл хийдэг. Зүгээр хаяа би бүрдэн даалгавар өгөөл тэгэл надаа ирж шалгуулаад би нөгөөдгийг шалгахгүй штэ. Нэг юм бичээл ирнэ. За энийг надаа яриад өг. Юу бичсэн. Тэнгүү таг. Энийгээ гол нь өөрөө чөлөөтэй ярьд бичих хал хамаахгүй. Чөлөөтэй ярьдаг болоод гэх. Тэгэл нөгөө чихэндээ таг байж байгаа. Сүүлдээ ингээд гоо чөлөөтэй ингээд баг багаар ингээд ярьж сурсаар байгаа. Тэгэл нөгөө чинь 6 сарын дараа өдөр болгоогүй ингэж ирж явсаар байгаа. 6 сарын дараа бизнесийнхаа өгөөл бизнесийнхаа материал гараад хүйцэн ажлынхаа хүнд яваад өгсөн. Одоо Австралийнхаа нэг газар ажиллаж байгаа. Тийм ээ үнэхээр мундаг. Үнэхээр яг нөгөө хүн чинь өөрөө зорилгоо тавиад тэрэндээ хичээгээд мэрийгээд явах юм бол боломж нь бол өөрт нь хүн болгонд бэлэн байгаад. Гол нь тэр боломжийг авах уугүй юу гэдэг. Одоо Eminem нэг алдартай үг гэдэг нь шүү дээ. You got one chance. If you got one chance would you take it or not гэдэг. Дууны өндөр гардаг шүү дээ, тий. Нэг боломж байгаад тэрийг ашиглах уугүй юу гэл. Яг хүн болгонд одоо нэг гэлтгүй нэлээд боломж бас гарч ирдэг. Тэр боломжийг бас харж чадчих байгаа хүн байна, тий. Бас ингээд харахгүй өнгөрөөч байгаа хүмүүс байж байна. Гэтэ хардсан бол үнэхээр хараад чадсан бол тэрийнхээ төлөө тэр боломжоо ашиглаад тэр зорилгынхоо төлөө тий. Өөрийгөө ингээд мэрийгээд хичээгээд явцсан. Тийм мундаг хүмүүс зөндөө байна шүү дээ, тий. Тэрнийхээ төлөө ингээд явцсан. Үнэхээр мундаг болцсон. За одоо орлого бүр ингэсэн гэр орныхоо юм тий бүр ингээд ямар ч асуудал гоё болгоцсон тийм зөндөө байгаа болохоор гол нь тэр боломжоо харж чадсан бол тэгээд тэр боломжийн төлөө гол нь өөрөө бууж өгөхгүй ингээд цааш яваад байх хэрэгтэй. Гол нь ингээд буугаад өгчих юм бол ингээд дэлхийн мундаг хүмүүсийг харах юм бол одоо ингээл Disney-г юу харах юм бол тэр чинь Disney-г юу гарах гэж амар олон бүтлгүүдл амар олон баг дампуурлын ирмэг дээрээ бөө юм болж ирсэн. KFC-г хүртэл гаргасан тэр өвөөгийн одоо имлэн байгаа шүү. Тэр чинь баг 60 70 хэд тэр KFC-г гаргаж байгаа шүү. Бүр хөгшин болчоод тэрний өмнө бол дандаа fail өөр юм янз бүрийн failжсэн. Гэтэ тэглээ гэж бууж өгөөг дараачих юм дээр тэр одоо алдсан юм дээр суралцаад за энэ дээр ингэж алдсан юм чи дараачих юм тийм ээ. Алдаан дээрээ суралцаал ингээл ерөөсөө ингээд цаашлж явсаар байгаа л ингээд дандаа ингээд мундаг юм төрдөг. Яг хөө ингээд амжилтанд хүрэхгүй байна ингээл хүн чинь ингээд дотроо одоо өөрийгөө дараалаа би нэг чадахгүй юм шиг нь би нэг гिचлээ гэж өөрийгөө ингээд дараад идэг. Хүн гол нь өөрийгөө дарах ёстой. Хүн гол нь өөрийгөө ялах ёстой гэдэг чинь миний хамгийн том өрсөлдөгч хамгийн их би болчихж байгаа. Би өөрөө ингээд залхуураад ч юм уу эсвэл би өөрөө за энэ ингээ бүтээгдэхүүн чинь бас утгагүй байх тоо гэдэг бас mentality тий одоо ингээ mentality гэдэг бол хаасаагүй амар хүмүүс ярьж штэ. Яг тэрнтэй адилхан өөрөөрөө ингээ даван тулаад ирээд тэрнийхээ дараачихын шатанд өөрийгөө аваач чадахгүй гэл тийм юм. Тэр хүмүүс маань ер нь яаж одоо үр дүн гаргаж суралцж юм. Тэр талаар нэг жоохон туршлагаас нь ярил дээ. Эсвэл түүх ч юм уу. За энэ дээр бол зүгээр номер 1 хүн болгоны одоо хийх ёстой зүйл бол time management. Өөрийнхөө цагийг зөв зарцуулах хэрэгтэй болчихж байна. Тэгэхээр одоо ямар ч завгүй гэсэн хүнийг харах юм бол одоо ингээл орой унтахаас өмнө юу хийж яах вэ? Зурагтаа үзчихэж байна. Зурагт үзээ сууж байна. Эсвэл ингээл утсан дээрээ те нөө TikTok ч юм уу Facebook эргүүлээл ингээд сууж байна. Instagram эргүүлээл сууж байна. Тэгээд ингээл тэр эргүүлж байгаа тэр хугацаа чинь ингээд яг ингээд бүх цагаа нэг утсан дээр ч хүртэл гарч ирж байгаа шүү дээ. Ямар аппликейшн дээр хэрэг цагийг зарцуулсан мэй гараад ирчихдээ шүү дээ. Ингээ харах юм бол өдөрт бараг хүн чинь доотлон те 20-30 минутыг тэгээд дээшигээ бол ерөнхийдөө цаг 2 цагийг ерөнхийдөө зарцуулаад байгаа байхгүй. Тэр зарцуулж байгаа цагаа өөрөө тайм менежментээ зөв гаргаж ирээд хэрэгтэй юмдаа зарцуулж гинэ үгүй юу гэдгээ хянах хэрэгтэй гэж бодоод байгаа.
Яг энэ бол миний л харж байгаа өнцгөөс шүү дээ. Гэтэ хүн болгон бас миний хэлж байгаа шиг юм байна гэж байхгүй. Үнэхээр завтай хүн бас байж болно. Үнэхээр тийм завгүй бүр ингээд тасралтгүй ингээд юмудаа хийсэргээ завгүй болчих болж байна. Гэхдээ энэ донд тайм менежмент. Одоо ингээд юу гэдэг хүмүүсийг харъя л да. Ажлыг хайж байгаа фитнес тавьж байгаа хүмүүсийг харъя л да. Тэд нар чи яаж нөхөр тайм менежмент гаргаж шүү дээ. Өглөө фитнестэй явчаад за фитнестэй явсны дараа ингээд ажиллаа хийж чинь. За энэ цагийн үед би ингээд хоолоо идчихээ. Энэ цагийн үед би ингэж чинь. За энэ цагт би өөртөө чөлөө цагаа гаргаж чинь гэдэг. Өөрөө ингээд тайм менежментээ зөв гаргаж ирчээд өөрөө өөртөө цаг зарцуулаад өөрийгөө хөгжүүлээд ингээд яваад байгаа юм. Тэгэхээр яг хэл сурах ч байна уу? Ажил төрөлтэй одоо чинь ажлын судалгаа хийх ч байна уу? Шинэ мэдээлэл авах байна уу? Фитнест явах байна уу? Энэ бүх зүйл бол зөвхөн өөртөө цагаа зөв ингээд зарцуулах тийм юм гаргаад ирчих юм бол нэлээд боломжтой гэж би ойлгодог. Тэр хичнээн завгүй гэж байгаа хүн байх юм бол юмыг аж мэдгүй те утасныхаа өөр ингээд settings хэсэг рүү орж байгаа тэр цаанд доор нь одоо аппликейшнд зарцуулж байгаа цаг гэсэн хэсэг байгаа. Тийшээ ороод байх юм би хэд өдөр ямар аппликейшн дээр хэрэг цагийг зарцуулсан байна гэдгийг харж хэрэгтэй. Тэгэл ингээ харангууд би TikTok дээр ингээл TikTok хэрэгүүлээд байна уу, Instagram хэрэгүүлээд байна уу гэх тэ. Тэр цагаа би өөр юунд зарцуулж болох вэ? Яг бол тэрийг би бити тэг гэж байгаа юм бол биш. Гэтэ тэр цагаа жоохон багасгачгаа. Тэр багасгасан цагаа өөр юм зарцуулаад үзье. Одоо бас хүмүүс ч бас нэлээд одоо Улаанбаатар бол төвжирэл бол хүн болгон мэдж байгаа тий. Төвжирэлд. Тэ төвжирэлд ингээд дэмий сууж ахаар одоо хүмүүс өөрийгөө хөгжүүлэх подкаст сонсож шүү дээ тий. Ийм болж байгаа юм байна. Ингэж юм гээд бас өөр хүмүүсийн бас санаа оноо юмнуудыг ингээд сонсч үзээд юмыг нэгхэн өнцгөөс нь харахгүй ш. Хүмүүс нөгөө хайрцагнаас нь гарч сэтг гээл тэгдэж штэ. Эсвэл нөгөө өөр өнцгөөс юмыг хар гэдэг. Яг тэр чинь нөгөө подкаст үзэх юм уу бусад хүмүүсийн бодол санааг сонсоод ганцхан өөрийнхөө бодол санааг туулгах биш. Би ийм бодол санаатай байна. Энэ хүн ийм бодол санаатай байгаа юм байна. Бид хоёрт ийм нийтлэг зүйл байна. Гэтэ энүүгээрээ шалт одоо эсрэг тесрэг өөр байгаа юм байна. Энэ хүн ийм бэкграундтай байж ич ийм өнцгөөс харж байгаа юм байна. Би ийм бэкграундтай ийм өнцгөөс харж байна гэдэг. Тэгээд эн чинь өөрийгөө илүү хөгжүүлээд байгаа байхгүй. Бусад хүмүүсээ хүртэл ойлгох гэдэг тийм communication skill дээр хүртэл харилцаа холбооныхын тэр чадвар дээр нь хүртэл сайнаар нөлөөлнө гэсэн. Тэгэхээр нөө төгжрэл явж байхдаа YouTube дээр ингээл юм үздэг ч юм уу. Эсвэл подкаст сонсдог ч юм уу. Өөр төгжрлийг ингээ зүгээр яж хахаар хоёр гар ингэсэн байгаа. За гэхдээ юу яж байгаа одоо төгжрэл кино үзээ явж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Дуу сонсоо явж кино үзээ явж чинь. Тэгээ тэр хоорондоо өөр подкаст өөртөө хэрэгтэй юм сонсоо явж. Тэгэх юм бол ажил мэргэжил дээр ч юм уу судалгаан дээр ч юм уу юу ч байдгийг те сурах гэж байгаа юм аа ч юм уу тэрийгээ сонсоод явчих юм бол өөрт нь хэрэгтэй. Тэгэл одоо хэрэггүй ингээд зарцуулагдж байгаа цагийг яаж үр ашигтай болгож болох вэ гэдэг. Тэрэн дээр л хамгийн анх ч гэж те хамгийн сайн төвлөрвөл. Одоо энэ чинь бас илүү нөгөө дараачийн төвшөнд аваачаад байгаа зүйл чинь хиймэл оюун ухаан буюу artificial intelligence AI төрөл бүрээр гараад ирсэн байна чинь те. Утсан дээр чиж байж, компьютер дээр чиж байж, энийг ингээд тэгээд ингэж хиймээр байна. Ингээд эхний ээлжинд бол жоохон мяа юм гарч ирнэ. Тэгэл тэрийг өөрөө сургаал те цаашаа бүр илүү сайн одоо мэрэгжлийн төвшөнд аваачаад яг өөрийнхөө туслах шиг бас ашиглаж бас болж шүү дээ. Тэгжэл цагаа хэмнэж цагаа зөв зарцуулах шаардлагатай юм да. Одоо англи хэл сурч эхлээд те одоо хэлтэй болоод бусдтай ойлголцож ирээд тэгж суралцсан хүмүүс ер нь хувь хүний хөгжил талаас ер нь яаж гоё боловсрч юм те яаж юу илүү гоё төлөвшүүлж юм тийм гоё туршлага. Яг хөө энэ дээр одоо хүн болгон дээр харилцан адилгүй л байгаа л да. Тэгэхээр бүх хүмүүс яг ингэдэг гэсэн ойлголт бол ерөөсөө авч болохгүй. Тухайн хүнээс шалтгаалаад тухайн боловсролын түвшин дээшилж болж байна. Тухайн харилцааны түвшин дээшилж болж байна. За одоо ганцхан ийм байх ёстой гэж ерөөсөө одоо нэг уралдааны мориудыг ингээд хоёр талаас нь ингэсэн байдаг шүү дээ. Ер зөвхөн урагшаага хар гэж ерөөсөө ийшээ хараад ингээд явчихдаг. Тэгээд нэг өөр ингээд юмнуудыг өөр ертөнцийг харж чаддгүй. Тэгэхээр хэл сурснараа одоо газар явж юу лээ? Гадаадаар яваа газар үзэж юм үзэж нүд тайл гэдэг шүү дээ. Яг тэр чинь нөгөө ийм юу хараагаал ингээд жоохон тэлчгээл гэдэг байгаа байхгүй. Бас ийм юм байдаг юм байна. Өөр газар ийм ингэж хийдэг юм. Энд ингэдэг юм байна. Одоо манай Монголын ингээд төвжирэл ийм байхад бас энтхийн тэр юм дээр очиход энэ ч бас бүр ийм амар төвжирэлтэй байгаа юм шүү дээ. Одоо манай Монгол тэр скутерийн зам байхгүй юм тийм гэж. Энтгэхт бас тийм ингээд яваад яаж болоод байна. Гэтэ тийм нэг бас манахаас амар төвжирэл байна. Бас манахаас илүү бас агарын бохирдолтой байгаад байна. Энтэр гэтээ өөрсдийнхөө бас яаж аргалаа, яаж дараачийн түвшинд аваачих гэж чинь гэдэг тэр юугаар харах гэдэг. Бид нар ингээд лаг ингээд дэлхийн стандарт яриа л те. Өстой энэ улс ийм лаг стандарттай ингэдэг тэгдэг гэж яриад уул нь
Тэгж явах харах нь бол зөв. Гэхдээ энэ чинь яг хөрсөн дээр буулгаад эхлэхээр чинь бид нар ч яг тэр устай ижлэхэн төвшнөөс эхлэегүй, ижлэхэн гараанаас гараагүй өөр төвшин. Одоо яг нөө хувь хүннээс нь шалтгаалаад өөр гэдэг чинь бас улс орон ч өөрөөр байгаа шүү дээ. Тэгэхээр одоо нөө localizing буюу яг одоо манай монголоор хөрсөн дээр буулгаж ирж хагаад бид нар ийм төвшөнд байгаа юм байна. Эдгээр гэхдээ ийм төвшнөөс ингэж явсан. Энчнээс санаа авч байгаад хөрсөн дээр нь буулгах юм бол ийм алхам хийж хагаад дараа чинь энэ төвшөнд хүрэх боломжтой байна гэдэг. Юугаа бусад орнуудын бас тий туршлагаа судлах, бусад хүмүүсийн туршлагаа судлах. Тэгээд хараагаад хэлээд өөр өнцгөөс харж эхлээд бусад хүмүүсийн тэр өнцгөөс өөрийнхөө өнцгөөс ярьж байгаагаас хүлээж аваад тий тэгэхгүй үгүй ийм байх хэрэгтэй заавал ийм байна. Үгүй ийм байна гэд ганцхан юм дээр ингээд зөрүүлээд байхгүйгээр бас ийм байж болдго юм байна. Ингэж болох юм байна. Окей гэд тэгээд яг зөв аргумент үүсгээд тий хоорондоо ингээд харилцан ярилцаж болж. Тэгэхгүй бол ингээд хэрүүл маргаан шиг хоорондоо үгүй эн чинь заавал юм байх хэрэгтэй. Үгүй заавал эн чинь ингэдэг гэдэг юм бол бас энэ дээр чинь communication буюу нөгөө харилцаа холбоон дээр бас асуудал үүсэж явчихна гэсэн үг. Тэр нөгөө хүний зөв ойлгоод явхад ингээд хэл ингээд сурснараа юм үзэж нүд тайлаад хэл сураад өөр газрууд болон өөрөөр очингуудаас шинээр юм сурж аваад юм хүлээж авах чадвар те тэд нар дээр нь илүү одоо дөхөн болд юм болов уу гэсэн тийм ойлголттой байх. Маш гоё үнцэг байна. За тэгэхээр манай подкаст ер нь өндөрлөх төгсөж байна. Тэгэхээр бол подкастын туршид бидэнд бол нэлээд хэрэгтэй зөвлөгөө маш олон жишээнээс татаж хэллээ гэж бодож байна. За тэгээд хэрвээ энэ подкастыг үзээд яг дуусж байгаа хүн байх юм бол те за яг би англи хэл шууд сурах эхлэх хэрэгтэй юм байна гэж зорж байгаа тийм хүмүүс та за урам зориг өгөх одоо юу хэлмээр вэ? Эсвэл ямар зөвлөгөө өгмөр вэ? Тийм юм зөвлөдөө хоёлаа подкастаа тусгая. За урам зориг өгөх юу гэх юм бол үнэхээр та өөрөө зорилгоо тавиад шинэ юм сурыг мэдээ цаг үеийнхаа мэдээлэлтэйгээ хамт бай тий юмнаас хоцрохгүй бай илүү нээлттэй бай илүү имийг одоо өөр өнцгөөс харъя гэж байгаа бол үнэхээр хэлээ сурч үнэхээр хэлээ сураад өөрийгөө жоохон боловсруулаа тий боловсруулаад гэдэг маань боловсрлоо дараагийн түвшинд аваачаад тэглээгээд бас өөрийнхөө хувь хүн чанарыг бас алдахгүйгээр өөрийгөө илүү хөгжүүлээд илүү гоё мундаг хүн болохын төлөө тайм менежментээ зөв хийгээд бууж өгөхгүйгээр маш олон хэлжлээ тий. Яг тайм менежмент буюу цагийнхаа менежментийг зөв хийгээд бууж өглөхгүйгээр хүн алдаа гаргаж болно, буруу юм хийж болно. Гэтэ тэрэн дээрээ суралцаад бууж өглөхгүйгээр илүү мундаг дараачихын түвшинд очорой л гэж бас өрөөмөр зөвлөмөр. За маш их баярлалаа. Тэгээд манай өнөөдрийн подкастэнд маш үнэтэй зөвлөгөө өглөө. Тэгээд Wall Street-ийн сургалтын төвийн талаар ч гэсэн бид маш их мэдээлэлтэй болсон гэж бодож байна. Үнэхээр бид үнэхээр уян хатан цагийн боломжийг өгж байгаа юм байна. Тэгэхээр насан турсан цаг зав нь боломжгүй байгаа хүмүүс маань бас сонирхоод үзээрэй гэж хэлвэл зүгээр хаа гэж бодож байна. Тэгээд манай подкаст цаашдаа та бүхэнд хэрэгтэй маш олон мэдээллийг өгөх зочдыг өөрөх учраас та бүхэн бидэнтэй үргэлж хамт байгаарай гэж хүсэж байна. За тэгээд дараагийн подкаст хүртэл баяртай. Баяртай.